байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ 7 хоног бүрийн ягмар 5 гарагийн 14 цагаас чөлөөт ярилцлага үзэгч та бүхэнд хүрдэг. За өнөөдөр бид Монгол улсын гавьяат жижигчин Базар Рагчаатай ярихаар студид авирлаа. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сайн байна уу? Та бүхэнд ч гэсэн баярлалаа. За маш сайхан гадаа одоо зуны ихэнх сар гараад өөр орж байна. Цаг агаар сайхан болохтой зэрэгцээд бас хүмүүсийн стресс уур бухимдалаас багасж явах шиг байна. Тэгэхээр таны хувьд яг энэ цаг үед бас шинэ уран бүтээлээ нээж тоглосон кинонд бас нээлттэй хийж яг ийм цаг үедээ давцаж явах шиг байна. Сүүлийн үеийн сонин хачин уран бүтээлийн мэдээллээс бидэнтэй хаваалцахгүй юу? За юуны өмнө та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За өнөөдөр бол ингээд танаа эндээс би анх удаа суугаад харж байна л да. Улаанбаатар хот ямар гоё харагддیں۔ Тэгээд одоо 100-ны дэлгэр цагийг эхэлж байхад ингээд яг хэрэгтэй хурууураа орох гээд ингээд их сайхан тийм дулаахан мэдрэмж төрж ин л дээ. Нэвтрүүлэгч эмэгтэйгийн ардтал дээр энэ Улаанбаатар хотын манайх өстой гоё харагддаг шүү яалтчгүй. Тэгээд анх өнөөдөр нөгөө Дарханбат гэд хоёр ихэр найруулагч гэдэг чинь Дарханбат Баяр гэдэг. Тэр хоёртойгоо өнгөрсөн сая хавар нэгэн уран бүтээлд хамт явсан. Тэгээд тэр маань хүн уран бүтээлд орсон хүн өөрийнхөө уран бүтээлийг муухай уран бүтээл гэж хэлэхгүй нь ойлгомжтой л да. Гэхдээ би тоглосны хувьд биш үзэгчийн хувьд хэлэхэд бол энэ бол их хөөрхөн алаан ядан дээрэм тонол муухай юм байхгүй. Хөнгөн мөртлөө жоохон өгүүлэмжтэй юм нэг уран бүтээл маань бэлэн болчиход одоо өөртөө чинь ярь дуусны дараа тэрнийхээ нээлтэнд явах гэдэг ингээд жоохон сэтгэл тогтлол суучна. Ер нь одоо шинэ уран бүтээлд тоглоод түүнийхээ дараа бүтээлээ үүсгэх нь бол жижигчийн хүний хувьд уран бүтээлчийн хувьд л одоо яг шинэхэн хүүхдээ хүлээж авч байгаа юм шигээс тийм тогтолт дүүрэн байдаг ба. Хорхойсон гэдэг шиг л зам шүү. Хизээ нэг юм бол яах юм болоо гэж бодоод тэгээд бошхон үзэх юмсан гэдэг. Яг тэгвэл жижигчин бол нийтэд өртөгөөс өмнө киногоо үзэх болцоол ер нь их хомс байдаг. Тэн дээр найруулагч, дууны операторууд дээр техникийн ажилчид ордог учраас тэр болгон дээр нороо цаад болоод авахаас хайшаач. Урьдчилан үзлэгт ер нь бол жүжигчид ордгүй юу? Орох тохиолдол бий. Ороод ингээс санаа оноогоо солилцохын тохиолдол тийм тохиолдлууд байдаг. Гэтэ ерөнхийдөө ихэнх нь үзээгүйгээр л өнгөрчдөг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол том дэлгэцээр кино театрт үзэх нь илүү амттай байдаг уу? Ер нь кино үзэхийн гүн язгуур суурин дээр шүү. Том дэлгэцэн дээр дууны янз бүрийн дууралттай одоо дээр үедээ сценарио гэдгээс бол одоо 5-1 хэд нэгч болцсон юм мэддэггүй. Тэгээд тэр олон үзэгчтэй олон хүмүүсийн дунд ингээд киногоо үзээ суuna гэдэг бол кино үзэхийн гол утга нь тэр гэж би боддгийг. Одоо яг тэгээд технологийн хорд бол амар хордцтой болчихж байна. Таблетнаас үзэж болно, гар утаснаас үзэж болно. Тэгэл ер нь утгын чадварт л үзэгдэг хөгжлөл хордоо хортон гэхэд арай л хорттой. Одоо таны хувьд л яг алтан үеийн гэгддэг кинонуудад бас дүрээ мөнхөлсөн шүү дээ. Тэгэхээр ер нь одоо үеийн жүжигчид гэх юм уу эсвэл 2 болон одоо 3 үеийн жүжигчидтэй хамт ингээд ажилласан байна. Дээрээс нь дэлгэцийн маш олон уран бүтээлүүдэд тоглосон байна. Тэгэхээр яг энэ техникийн дэвшил гэдэг ч юм уу жүжигчдийн тэр мөн чанар ур чадварын хувьд бол бас маш сайн одоо дүгнэлт хийж болох үеч чадхууц юм насан дээр ирсэн гэж таны хэлж болох уу? За одоо тэгж хэлж болох юм да нассаар ярих юм бол тэгэл тэрий чи бас хэлхийн тулд тэр хүний өөрөө хэр зэрэг боловсрсан тэр тал дээр хэр зэрэг сүлдэх сэтгэлээрээ мэдрэмжтэй болсноос болоод янз бүрийн өөр дүгнэлтүүд гарах байх л да. Кино бүтээх технологийн хувьд бол үнэхээр гайхамшигтай хурдцтай болсон байна. Тэглээгээд жүжигчүүнээс шаарддаг өөр зөвхөн тухайн хүнээс гарах тэр авиасыг чадварыг орлох технологи аппликейшн байхгүй. Тэглгүй яах вэ? Одоо та хэд орчим уран бүтээлд оролцсон тоглосон байна вэ? Жоохон урдхандаа бол ингээл нэг юмтай уралдаж байгаа юм шиг тоолол яваад байсан. Тэрийг чинь тоолж явахын тулд бас их хурцой тогтоомжтой их залхуурахгүй байх хэрэгтэй. Нэг явж ирэнгүүт за миний нөгөө дэвтэр хаавна. Төдөн сарын төдөнд энд орлоо гэд тийм хүндрэл байгаад байдаг учраас би чинь залхуу юм чинь. Сүлдээ тэгээ мартцсан. Миний баримжаагаар нэг 100 мөлий хоол гарсан. 100 хоол гарсан. Нийлээ хэдэн жилийн өмнө л 100 гарan гэжсэн. Одоо бол тэгээ хангалттай 100 хоол давсан. Тэгээ нөгөө мэд яг
зарим нь оролцсон бүтээлээ мартцсан явж байгаа юм чинь. Сүүлдээ ер нь тоолгооч байлдаг уу? Бичлэгэн бичлэж байлдаг уу? Залхуураад аялчихж байгаа юм чи тэгэл. Яг тэр хүн хүнээсээ болох хэл та айгүй нямбаа нягт хариуцлагатай байдаг хүмүүс бол бүгдийг бараг нэг ороод гарснаа ч гэсэн бүртгээд явж яддаг тийм хүмүүс байдаг баг. Тэгээд хүн болгон л янз бүр юм чинь тэгэл. Би таны талаар ингээ уншиж байхад цэргийн офицер байхдаа анх кино найруулагчийн кинон тоглосон. Тийм кино найруулагчийн хараанд өртөөд кинонд тоглосон гэж уншиж ирсэн. Тэгээд ямар учрал тохиолоод дэстэ урлаг тгүүл тавьчихва. Төрүүлж сонсоод цэргийн офицер байхдаа кино найруулсан юм лөө гэж хэлчих чинь гэж бодож байгаа. Тас үгэж тасалж. Зүгээр. Одоо миний бол хамгийн ач гавьяатай хүн бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлд нэрд кино найруулагч Дамдаа гсэн. Би тэр хүний баг хамт олонны хараанд өртөж тэгээ багштайгаа анх удаа 1985 онд учирсан тэр учирлаар л одоо өнөө хүртэл явж байгаа. Тэгээд хүнд нэг талархах гэд нэг сайхан юм байдаг шүү дээ. Хэлгүй хаа. Эцэг эхтэй таларх нь, энэ их орондоо таларх нь, тэгээд багштаа таларх нь. Ер нь сурах одоо өөрийгөө магчлал гэх байх та. Сурах дургүй 100 багш байгаа ч хэрэггүй. Сурын мэдээ чадъя гэсэн үнд нэг багш зүгээр л чигийг чиглүүлэл өгөхөд тэр хүн өөрөө ингээд алюминиум мод шиг өсөөд, ургаад, боловсроод, салбар мэдлэг болгон дээр ингээд төгсрөөд өөрийгөө хөгжүүлээд ингээд нийгэмд хэрэгтэй хүн болж явдаг юм байна даа л гэдгийг ойлгож байна. Мэн яасан гоё юм бэ? Нэрээ тийм юм биш үү те? Ястаа. Тэрээс бол сурах хүсэлгүй, сонирхолгүй тийм улсуудыг хэдэн багш зодод нүдээ ч юм гарахгүй шүү дээ. Тэр чинь дотоод өгөгдөл нь байхгүй юм чинь, ургах өрн сэтгэлд нь байхгүй юм чинь тэр чинь тэгэл хатаал хатсан шавхаа шиг болол хаягдсан шүү дээ. Тэгэхээр та хэдий цэргийн хүн байсан ч гэсэн цэргийн хүн болно гэж одоо бодож болсон ч гэсэн сэтгэлд нь бол энэ урлагт зүтгэх, урлагт хайртай байх тэр мэдрэмж байсаар л байсан уу? Өөрөөгөө л мэдэхгүй л яваад байхгүй нэг залуу байх ч гэсэн гайхамшигтай шүү дээ. Ямар аимшигтай юмыг мэдэрдэггүй явсан, мэдхгүй явсан, туулаад гарч ирсэн. Тэгэл бодож байхдаа би бол Балданы сөнөөгч онгоцны нисгч болох хүүхд давхар мөрөдөлтэй байсан. Тэр лугаа зориод яваад байгаа юм тэр байхгүй юу? Тэгжэл дотроо бас энэ өнөөгийн энэ байр цаг хугацаанд ирэх тийм нөөц уулзаа байснаа мэдхгүй л явж ирснийг дамдам багш мал олж харсан л бол гэж байна. Хүний бас нэг заяа зураг дөөрг гэж байна шүү дээ. Хуучны юм шиг мөртлөө хүн хэлээрээ л ярьж өгдөг, үгээрээ илэрх гэл жагстай. Заяа төөргөн тэгээд зурагдсан юм чинь тэгээд. Тэгэл өөрийнх нь хүсэл мөрөөдөл сонирхол байж хатал тэгэл болоод явчихна дүү юм. Тэгэл анх та ер нь дэлгэцэнд гарч байхад дэлгэцээр өөрийгөө харж байхад энэ миний юм байна гэж таньсан уу, мэдсэн үү? Тэр үед бол анхны нэг хоёр кинон дээр бол үгүй шүү дээ. Нөгөө баг насны өөрөө зам. Яа, би кинон дээр тоглолцоо. Би кинон тоглолцсон л гэл тарих мархил онгорч хөөрж баярлахаас биш гүнс ойлголт төрөөд ингээ ажиглаж ирэх юм бол ер нь хүн болгонд л адилхан л да жоохон урдуу хождоо гэдэг. Би нэг 5-6 киноноос л эн чи юу лээ. Энэ дээр би яач ч юу. Тэгээд багш маань жилэн чи өөрөө одоо хардаа ингээд ийм юм байна. Тэндээс эхлээл тарих маань ажиллаж эхэлж байгаа юм шиг ажиглаа. За энэ дээрээ ингэсэн юм байна. Энэ юм байна. Тэгэл үндсэндээ жүжигчин хүрэх замаа засч эхэлсэн дээ. Жүжигчин гэдэг цолонд хүрэх. Тэгэхээр ер нь мэрэгжил тийм ээ. Тэгэхээр ер нь шав сургалтаар та энэ шав сургалт гэж яг хэлж байгаа үгэж их гоё дээр үе үг байна л да. Шав сургалт гэдэг нь яг дээр үед хүрээ хийд лам нарыг дагаж ингэж аль бие усны статустай сургуулиуд нь ч байгаагүй юм чинь тэндээс ингээд гэр орноор сурдаг энэ сургалтын аргыг шав сургалт гэж ярьдаг байсан. Их сонир хэлж байна. Ойролцоо сонсогдож байна. Би Дамдан найруулагч намайг кино үйлдвэрийн жүжигчнээ тэр үед кино үйлдвэрт маань орчуулгын жүжиг ангиж байсан. Тэнд оруулаад би киноны аваргуудын дундстай нэрээ ёстой ингээл нусаа татаал орсон да Дагиранс, Дамдан базар, Нэргөө баатар, Цэмпэлма, Цэндаяош
дамчаагаа гэдэг. Томчууд байна шүү дээ. Одоо бид бол томчууд гэж ярьдаг шүү дээ. Би одоо ингээд бүгд тэгээд карма ихч байна. Ингээл бүгдийн сайхан энэ 10 даах байна. Тэгэл тэднээс чинь дунд ороод тэднээс чинь ингээд заа суугаа самбар дээр очиод ингээд юм заагаад байхгүй одоо яг шав сургалт гэдэг чинь тэр доор бичлэгийн студид өрөөнд ороод ингээл кинонд явахтай ингээл яваад л эн чинь багаар хоримтлах гэцээр байгаа л надад мэдлэг мэрэгчл бол тогтчих жоох байхгүй. Анхны кинонд тоглож байхдаа ямар мэдрэмж төрж ирсэн бэ танд? Одоо анхны юм бол нэг тийм мартагдахгүй байдаг шүү дээ. Айгүй хөөр шүү. Танд их тодл байгаа хта дотор. Тухайн нэг маань социалист нэгэн байсан. Тэгээд тэндээс цэргийн офицер байж байгаад киноны гол дүртээ Монгол улсынхаа баатрын дүр тоглоно гэдэг. Сүхбаатарын дүрд. Биш, Аюуш Баатар чөлөөлөхтэй нэ. Энэ тоглоно гэдэг бол тэгэл тарих толгой шуугаал ерөөсөл бөөм хөөрсөн, бөөм баярлсан ийм л сэтгэлийн мэдрэмжүүд байсан. Тэгээ яг Аюушийн дүрийг бүтээхдээ нөгөө мэдээлэл баримтсэлт ер нь их ховор хийсэн баха тийм ээ. Яг Аюуш тууж гэсэн ингээгүй Аюуш тууж гэж байсан. Сургуульд багаас эхлээд заадаг чөлөөлөхтэй Монгол улсаас 48 баатар дурсан. Аюуш бол өчнөө олон шархтчаад ерөөсө бууж өглөө эцсээ хүртэл тэнцсээр байгаа Алтаймаа өргөсөн гэдэг ингээд тэрийг мэддэг байсан. Тэрэн дээрээс өөрөө би яг тэр анхныхаа кино тоглоход би өөрөө офицер гэсэн учраас гүүх харайх дэсэл дэлбэлэх буудах юм миний амьдралын мэрэгжил өдөр тутмын хөвшил болсон байсан учраас тэр амархан их том нөлөө болсон. Ер нь жүжигчүүнд янз бүрийн юмыг мэдэрсэн байж байгаа, сурцсан байж байгаа бол жүжигчин цаашдаа явахад нэг том шат толгуур төшгөөд эсвэл ашигладаг аппликейшнүүд нь болж байгаа. Жүжигчдтэй ярилцахлаар жүжигчний мэрэгжил бол хүн судлалын мэрэгжил гэж хэлдэг. Сэтгэл судлалын, хүн судлалын, хүн айсан балмагцсан үедээ ямар дүр төрх, ямар ааш авирыг гаргадгийг, хулч хийсэн үедээ ямар ааш авирыг гаргадгийг, баярлсан үедээ хүний мөн чанар ямар байдгийг, тийм ээ, хөөрсөн үедээ, өнгөрсөн үедээ ямар байдгийг гэдэг. Яг тэр мөн чанарыг ажиглал. Хүн гэдэг амтны амьдралдаа үзэж дуулж явахдаа янз бүрийн байдлаар гаргаж байгаа тэр сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, харц эднээс бол хамгийн чухал шүү дээ. Ялангуяа кино жүжигчний хувьд бол би бол олныг одоо сүүлийн үед бол байнга л харж байна. За нэг үнэнхүү хүний дургу өргмээр тэгснэ гаднаа нэг зөөлхөн ингэж явдаг хүний аль үедээ яаж харж байна, ямар үг гэлж байна, ямар хөдөлгөөн хийж байна гэдгийг хараад хэзээ нэгэн цагт над тэрэг болно доо л гэж бодож явж байгаа. Тэгэхээр их ажиглаж явдаг. Ажиглал алхаа гიშгээ хүртэл ажиглаж явна шүү дээ. Тийм байна. Би одоо жишээ нь хэдэн хоног явна. Миний машины урдуур нэг хүн гарах гэлээ зогслоо. Тэгээ харсан чинь үнэхээр хөл муутай юм байна. Нэг хөлөнд төгшөрдгөө. Кинон дээр тийм юм хийх тохиолдол гарна. Тэгэл за яаж алах гэж байгааг хараад гарна жоох ингэсэн тэгээд хөлөөж ирэл. Тэгэл тэрий чи ингээл дотроо ингээл буулгаал авчиж. Дараагийн удаа магадгүй ийм дүр ирэх юм бол яг ингэж бүтэх юм байна тийм. Энэ дотроосаа гаргаал тэгэл хамгийн төхөөр нь л бүтэн шүү дээ. Тэгэхээр нас явах тусам жүжигчид илүү мундаг болдог гэж ойлгох уу? Эсвэл энэ онлын үед бол ер нь бол тийм, онлын үед бол тийм болно. Тэгэхээр чин залуу хүн бас их өндөр чадамжтай болсууд шүү дээ. Маш хурдуурдаа хардаг, тогтоодог. Эсвэл дотор хийсвэрлж бодоод гаргаж чаддаг юм төрмөл авьяаслаг жүжигчд бол ер нь бол залуудаа л чадаад эхэлнэ, гараад эхэлнэ. Онлын үед бол нэрээ нас явах тусмал амьдралын үзэж харсан туулсан их болох тусмал одоо ашиглах материал өндөр их олонтой болно л гэсэн үг л дээ. Илүү амьдралд ойр, хүний сэтгэлд ойр тийм дүрийг бүтээх нөөц нь бол нас ахих тусам нэмэгдэж тэр нөөцийг цуглуулж явах нь шүү дээ тий. Бас их сонирхолтой юм аа. Одоо таны хувьд тэгвэл анх кинонд тоглож явах үед их бүтээхэд хүнд ч юм уу энийг би яаж хийндэ гэсэн тийм толгоо гашлагсан айж хулж исэн дүр байдаг уу? Тэр анхны кино төр байлгүй яг уу. Одоо жүжигчүүний гол хийх ёстой дурлсан харт дурлаагүй бүхэндээ дурлсан харцаар харах. За тэгээ сандрах дотоод хүний дотоод сэтгэлийн юм харуулах юм дээр дутаад яваад байгаа юм чинь.
Тэгэл дамдунгуудаа болно да. Чи яасан хөлдсөн юм уу, хөлдөө юм уу? Ийм хэм ойлгохгүй нөө. Энд чинь ийм юм болоод байна. Ингээд ингээл. Тэгэл тэрийг нөгөө баг хүчээр заавраар хийж явал. Тэгэл хэд хэдэн нууны дараа өөрөө ороод эхэлж байгаа. Одоо л зөвхөн зохиол уншаал бараг л найруулагч гажгаар дотоод ертөнцийн киногоо ингээд өөрөө зураглаад гарч байгаа. Тэгэхээр яг нэг ухаандаа юм чи үзэж туулаагүй амьдралынхаа тэр үйл хөдлөлийг тэр үйл явдлыг бодит биеэрээ буулгахад болохгүй байгаа дээ шүү дээ. Тэгээ залуу байхад бол тэнгууд найруулагч гэдэг чинь гол нь тэр ихгүй. За базраа чи ингээд тийш үү. Наа чи ийм нэг юм байхгүй чи боддоо ингэсэн ийм юм гээд тэгэл найруулагчин гол жүжигчтэй ажиллах тэр шаардлагатай үе тэр. Тэгээ сайн найруулагч бол одоо дотоод өгөгдөл өндөртэй жүжигчнийг хараад ингээл ингээл яваад идэх байхгүй. Тэгэл яг болохгүй болсон юм дээр наад хэсэг дээр нэг ингэмээр ингээд ингээл хамтарсан ажил болол тэр үзэгчдийн үзэж харах дуртай дөрүүд босож ирдэг бүтдтэй гэдэг. Одоо яг хуу тааруу найруулагч гэхээсээ илүүтэйгээр ажиллахад их хүндрэлтэй ч юм уу тийм найруулагч нар ер нь одоо байдаг л бах тийм ээ. Гэтэ тэрийг ил тод хэлэхгүй ч гэсэн ер нь бол байдаг л бах. Гэтэ таны хувьд одоо сайн найруулагч гэж ямар хүнийг хэлэхгүй. Дээрээс нь найруулагч хүн одоо жүжигчний хамгийн том түшиг тулгуур тэр уран бүтээлийн гол баг нь тэр ялангуяа жүжигчдийн тэр чиглүүлгийг бодтойгоор өгөх тийм одоо гайд нь олж авдаг бах тийм ээ. Тий. Ер нь бол аливаа уран бүтээлийн тайзны бүтээлч, дэлгэцийн бүтээлч гол тэрийг бүтээж байгаа хүн найруулагч шүү дээ. За зохиол байж гэн, жүжигчин байж гэн, бусад талбарынх нь байж гэн. Тэр чинь найруулагч байхгүй тэгэл байгаль шүү дээ. Тэнгүүд ингэж яг ингэж базаж ирж ингэж босгож ирээд төмөө олонд үзэх юм гоё бүтээлийг найруулагч л хийж байгаа. 80-90-ад оны уран бүтээл одоогийн уран бүтээлийг та ер нь ингээ харьцуулах юм бол юугаараа өөр байна. Мэдээж одоо технологийн хувьд л харьцангуй өөрчлөгдсөн. Гэхдээ одоо тухайн үеийн киноны тэр үндсэн зохиол, найруулагчдын арга барил, одоогийн голцоо давамгайлж олон нийтэд төлөвлөж байгаа уран бүтээлийн бас үзэл санаа, чиг, шугам, сэдвүүд ер нь хэр их өөрчлөгдсөн бэ? Маш их өөрчлөгдсөн. Яагаад гэвэл намайг жүжигчин болгоод болж явах үед бол манай улс энэ жил системийн асуудал гэж боддог. Манай улс чинь коммунист социалист бүлэглэлийн орнууд дотор хүн болгон үгээ хэлэх хэрэг байхгүй, хүн болгон өөрийн дураар бодох хэрэг байхгүй. Зөвхөн тэр улс орны бүтээж байгаа нийгмийн төлөө нэг дугаар ярьдаг, нэг дугаар сэтгэдэг байхыг шаарддаг тийм механизм байсан учраас тийм юм одоо өнөөдөр чөлөөтэй хүн болгон өөрийнхөө дураар байж байгаа хоёрын хооронд тэнгэр газрын ялгаа гарна шүү дээ. За энэ дээрээс мэдээж уналтууд гарна. Тэгээ эцэст үзэгчд шийддэг болохоор цаана нэг тийм барьдаг хүч байгаад байна л да. Тэгээ уналтууд гараад ирэнгүүт үзэгчд тэгсэн шүү дээ. Би ямар зохиож ярьж байгаас сүүлийн үед Монгол кино үзэхээс сүүлийн үеийн кино гэж юу байдаг юм. Тэгээ тэрэн дотроос ч нөгөө өөрийнхөө хэмжээг мэдхгүй байж би кино хийгээд ингээд олон түмнэд ингэн гэсэн мерсер улсууд гарч бас тэр Монгол кино уруудаад ханд үнэмрээ оруулсан. Зөвхөн орлогыг харж ч юм уу тийм ашиг сонирхлын үднэл. Эсвэл алдарт гарахын төлөө ч юм уу. Тэгээ өөрийн ургуулах бүтээх чадвар сул. Тэгээ гадны бэлгийн хуулдаг. Гонконгийн кино ч юм уу гадаад Америкийн кинонуудыг хуулаад би нэг Монголтой бужигсан сайхан кино хийчихнэ гэл. Тэгэл алдаанд үрээл. Хамгийн гол харамсалтай нь тийм бүтээлүүд хийгдэхэд үзэгчтэй алдчихж байгаа байхгүй. Нэр хүндээ давхар тийм. Кино Монгол кино гэдэг нэр хүндээ алдаад сүүлийн үеийн Монголын кино үзэхээс дургу болсон. Гэл ингэдэг чинь одоо тэрнээс л болж байгаа шүү дээ. Тэгтээ яг ингээд альва нэгэн улс орн байж байгаа цагт юм өгсөх. Хүний амьдралд өгсөж уруудах байдгаас л биш. Манай улс нэг системээс шилжээд нөгөө систем рүү орох хооронд ийм үзэгдэл гарах ёстой байсан юм байна. Одоо сүүлийн үед бол залуучууд хүчтэй залуучууд найруулагчид, жүжигчид, зохиолчид гарч ирж байна. Дээшилж байна, өөдөлж байна. Тэгтээ өөдөлж дээшлэгээд хуучны социализм үеийн кино шиг хийнэ гэдэг бол байхгүй шүү дээ. Бидэнд магтан дуулах тийм нийгмийн шаардлага дарамт байхгүй болсон. Чөлөөтэй хийдэг болсон учраас
Тэр хуучин шиг кино дарамтлаас байхгүй болж юм тийм ээ. Хуучин шиг кино хийх шаардлага ч байхгүй, болгочгүй, бүтгэжгүй. Яг хөө нэг тийм эртний алтан үеийн хуучны алтан үеийн киноноос авдаг мэдрэмж шиг тийм орчнуудыг мэдрэмжүүдийг үзэгчд өгөхийн тулд энд бол бас их нарийн ухаан шаардсан ажиллагаа гарна л да. Тэрний гол юм нь юун дээр гэхээр ёс заншил, монгол хэл, текст хооронд жүжигчийн хоорондоо ярьж байгаа текстэн дээр байдаг. Үзэгчүн нарийн мэрэгжлийн биш мөртлөө ингээд суугаад гарахтаа жүжигчтэй хоорондоо ярьж байгаа яриа юу эхэлж гэнэ гэдгээс тэнд л жоохон хуурай хөндөй орчуулгын юм яваал гэнгүүт үзэж ядгүй гэж цацаг л ингэдэг байхгүй. Амар хатуу шүүгчтэй тийм байна тийм. Тэгэхэд манай киноных нь монгол хэл текст кинонд маш том нэг өргөх хүч шүү гэдгийг жоохон алдагтаулаад яваад байна. Таны нэг өгчээсээ ярилцлага байдаг шүү дээ. Монгол хэлээрээ зөв ярих тэр кинон дээр зөв илэрхийлэх хамгийн чухал гэж тийм. Би л хэлсэн болохоос тэгж бодож явж байгаа бас энэ тэнд яриад яваад байгаа хүмүүс бол олон байна л да. Ерөөсөө л одоо би бол ингээл амьдралын тухай ярихад нийгэм байгаа юм чинь сонь чи ингээ яах гэдэг. Чи ингээ юуг нь өөрчилж чаддаг. Бас тийм байрлууд ирнэ. Зөндөө ирнэ. Тэгэл би эхлээд жоохон сэтгэл санаагаар нэрэж тийм үү гэж бодож байна. Би ямар базар архичааг магтаадаг, базар архичааг юмыг хараад үг гэж байгаа ш. Би энэ монгол хэл болохгүй байна. Монгол хэлээ хамгаалах үүрэг бол хүн болгонд төст. Газар нутгийн хамгаална. Монгол хүнээ хамгаална. Эх орноо хамгаална гэдгийг дотор чинь монгол хэлээ хамгаална гэдэг чинь бас нэг том ажил байхгүй юу. Тэгээ энэ монгол хэлийг эвдэр зүйрж байгаа санаа зовж байгаа олон хүн би харсан. Нэгдэж чадахгүй, дууг нь сонсч өгөхгүй байна. Тэднээс яриад байгаа юмыг ойлгохгүй байна. Тэгэл одоо энэ маягаараа явах юм бол алтан үеийн киног одоогоос нэг 50-60 жилийн дараах үе ойлгохгүй бол орчуулагчтай ойлгохор болж байгаа. Ийм аюулдаг ч монгол гэж явах юм уу? Хүүхд хэцэг кино ярьж байгаа өгүүлбэр текстийг ойлгохгүй болсон. Аюул үстэй. Тэгээ энэ ийм байдалд хүрэхгүй тулд янз бүрийн үйл ажиллагаа ядч л над чиг дуурч явах хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Хэлээд би ямар өөрийнхөө зохиосон юмыг тулгаад яриад байгаа биш. Сүүлийн үеийн танд санал ирсэн кинонуудаас үнэхээр зохиолыг нь голсон ч юм уу, тэр диалог буюу харилцан яриа хангалтгүй, логик одоо дис дараалал байхгүй, авцалтаагүй тийм зохиолтой та таарж исэн үү, тэрийг засуулж исэн үү, тийм тохиолдол байна. Гол асуудал тэр байна. Ерөөсөө гол асуудал. Хэлүүлнэ гэдээ арчна. Би хэлэхгүй гэдээ арчна. Тэгвэл та одоо ингээд гэрээ хийчихэд энэ кино хөнгүүд нь за тэгсэн байж болно. Би нэг юм хэлээ. Би бас бүх Монгол даяар ингээд танигдаагүй ч гэсэн намайг шүтэж, харж, хайрлаж, хүндэлж явдаг үзэгч фэнүүд байдгийн. Би тэднүүсийнхээ өмнө ийм үг хэлээ зогсохгүй. Би жүжигчүүн хувь имиж авс хадгалах хэвээр нэр хүндээ барьж байгаа хэвээр. Тийм учраас би энэ чинь санд нь хэлэхгүй байна. Ингэж хэлжсэн ч үү би кинога орхиод гарч ирсэн ч үү би хойноос гүйж ирээ заахад зогцно гэж юу гэж байгаа ингээд 50-50% ярьж үгүй. Би монгол хэлэн дээр 50-50% гэж барихгүй. Ингэж хүртэл ярьж ирсэн явж ирсэн юм байна. Тэгээ залуучууд гоё юм. Хүн ер нь өөрийгөө буруутгаад чиний энэ ч муухай гэхдээ ер нь хүлээж авахд бол маш хэцүү шүү дээ. Ер нь аливаа юм дээр тэгэхэд тэр залуучууд хүлээж авсан. Сүүлд дэлгэцэнд кино гарахтаа минийхаар явсан гэх чинь. Би зөнгөд өөрийгөө ингээд авах юм одоо нассан маань ч өнгөрч оюу ухаан маань арай тэлсэн юм лөө тийм бодол төрөхгүйгээр за болж дээ залуучууд мань ингээд яваад байвал болж гин гэсэн ийм тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө уран бүтээлч хүн бол өөрийн гэсэн үн цэнтэй чиг одоо баримжаатаа яг тэр нэг жанжин шугам гэдэг юм ал барьж бас явах нь байна тийм ээ. Таны хувьд одоо тэгэхээр ерөөсөө хамгийн баримталтыг зүйлэл тэр киноны зохиол, найруулга, текстэн дээр их ач холбогдол өгдөг байна. Одоо юу гэдгийг монголчуудын хоорондоо ярьдаг яриа энгийн ярианы үг текстүүд гэж байна шүү дээ. Тэгэл тэрийг кинон дээр гаргахлаараа өөрчлөлт гаргаад өгч болохгүй шүү дээ. Жишээ нь одоо манайхны орчуулгаар орж ирсэн өгнүүд байна. Яг амьдрал дээр одоо өөрөө ч гэсэн мэдээж монголчууд ингэ зүгээр амьдрал дээр ч итгэлтэй өнө гэдэг үг чи нэг удаа сонсоог. Тэг кинон дээр яг л итгэлтэй өнө гэж яриад байгаа. Манайхан
нэр юм уу? Чадах юм уу? Чадах уу? Үнэн үү гэдэг шүү дээ. Итгэлтэй байна уу гэж орчуулгаас орж ирсэн. Тийм модон байгаа үстэй. Амьдралдаа бол тийм юм залуу хүн ч баг хэрэгэлдэг байх. Тийм учраас би өөрөөс ч асуухгүй тийм юм яг амьдрал дээр тийм үг сонсч байхгүй үстэй. Ганц хоёр байсан юм уу? За байж эхэлж байгаа бол аюулын хангад дэлдэж эхэлж байгаа хгүй. Тэгвэл энгийн харилцан ярианд бол бараг л байхгүй шүү дээ тий. Тэгэл тэрийг л барьж явах хэрэгтэй. Бодож явах хэрэгтэй. Гэх мэтчлээ одоо нөгөө тухайн улс үндэсний тэр соёл дээр нь бас их одоо наалдах нэг чухал юм. Тэгээ одоо барууныхын ч юм уу голцоо итгэлтэй байна уу гэж ярьдаг бол монголчууд нэр юм уу чадах юм уу гэж ингэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нөгөө нэг кино сайн байх нь бас тухайн одоо улс орны үзэгчдийн тэр соёлын хэв шинжтэй юм уу их нөгөө одоо наалдах хэрэгтэй байна. Одоо нөгөө даяарчлал гэдэг үе бужигж өнгөрөөд одоо манайхан өөрсдөө гоё юм гаргаж онцгойрл гэж хэлж байна. Одоо буцаад эргэж штэ. Бидний өөрсдийн онцлог чухал байна гэдэг юм. Бид энэ дэлхийн төвшөнд гарч ирэхдээ Америкийн ч юм уу, Английн ч юм уу, Хятад, Солонгосын хүн болж гарч ирэх ёсгүй шүү дээ. Бид Монгол гэж хэлээрээ, соёлоороо, царай зүсээрээ ингэж Монгол гэж гарч ирээд нөгөөдөлийг ингэж ангайлгах хэрэгтэй байхгүй. Түүнээс Солонгостой ч Солонгос болоод, Америкт ч Америк болоод тэднээс нөгөө дипломат ясаар, джентльмен ясаар гэхээс цаана бол ингэж сонирн биш шүү дээ. Тэднээс өөрсдийнх нь өөрсдөө байж хат биднээс очдөг дуурайж тэднээс муу хувилбар болоод яах юм? Монголоо үзүүлэх хэрэгтэй, Монголоо сонсох хэрэгтэй. Буцаад одоо эн чинь нөгөө ахуугаа сайн харуулах, ахуйнхаа онцлогийг шингээх нэг чухал гэж таарч байна тийм ээ. Тий энэ одоо залуучууд гоё юм л да хэдэн хоног өмнө дүндэрсэн тоглолт боллоо шүү дээ. Тэгээ ингээ харж байхад гоё санагдаж байгаа байхгүй. Дээлтэй залуучууд. Морьтойгоо үндэснээ бахархлаа ингээд гаргаад. Тэгэл ингээд ер нь манай урлаг соёлын энэ Монгол улсын нэрийг бол сүүлийн жилүүдэд бол гайхамшигтай бүр цус уцалмаар өндөрт өргөж авч явж шít. Одоо саяхан нөгөө нэлээд нэртэй байсан нэвтрүүлэг тасалдсан байж байгаа тэгэхээр Хөдөлмөрийн Баатар Сумягийн тухай гарлаа. Монгол толготны 100 эрхмийн одоо 2 дахь давталгаа явуулаа гэж байна шүү дээ. Тэгэхэд ийм залуучууд гарч ирнэ, спортоос гарч ирж байна, урлагаас гарч ирж байна. За хүүхдүүд маань оюуны чадвараараа бас дэлхийг шуугуулж байна. Дуучид маань яаж байна те? Тамирчид гэдэг энэ бол үндэснээ бахархал орчин үеийн Монгол омогшил байдаг байхгүй. Улс юм чинь ингэж л гоё байх хэвээр. Тэгээд улс дотороо бол жоох эвгүй байгаад байгаа бүгд л мэдэрч байна л да. Энийг бол тэгэл янз бүрийн ямар ярих вэ? Ганц үгээр бацаад хэлвэл манад юу байхгүй нөхлөөр шударгаас алдагдсан. Хууль хоёр нүртэй үйлчлэн. Янз бүрийн хууль үйлчлэгээ дандаа хоёр нүртэй. Хулгайч энэ төрийн өмч завсан улсуудад хуулийг энгийн нэг хүнд нөгөө нэг нүрээр энэ юу гэсэн шударгаас алдагдсанаас л ерөөсө бүх юм муухай бараан заваан болж харагдаад байгаа. Шударгаас тогтчул тэгээд хичнээн сайхан тий тэгж л боддог яахан. Тэгээд энэ хил усан дээр л нэг хөдлөө төгдөг төрийн том хүн олддгүй юм болов. Мань мэднүүд л гэхэлэр ирэх мэдл юу муу хүрэхгүй байгаад идэв. Одоо ахих нь хамгийн эмзэглэдэг юм хэлж байгаад байдгийн дотор нэг эрсдэл гээд нэг үг үнэхээр хар тахалж газар авчихсан одоо. Одоо зүгээр энгийн яриан дээр хүмүүс хэрэглээд яриад эхэллээ. Тэгээд хэл мэддэг улсууд бол мэднэлтэй эрсдэл гэдэг бол ганцхан юм хэлдэг. Нууц төвшин дээр үүдэг. Тулааны талбарт гүйж хагаад нам унахыг л эрсдэг гэж байгаа. Айгу хурдан болтдог юм эрсдэг гэж байгаа. Тэгсэн чинь одоо эрсдлээ шилжүүлэх нь нэг тийм баг даатгал ийм хэмжээнд банкны эрсдэлч гэнэ үү, үерийн аюулын эрсдэлч гэнэ үү, автобусын дотор та унаж бэрхээс болгоомжлно уу гэж бичгэд болоо ш гэсэн. Та унаж бэрх эрсдлээс болгоонд нь одоо юм болгонд эрсдэл одоо тэгэхээр их муу бэлгшээлтэй гэж та хэлэх гээд байна шүү дээ тий. Нэг үгийг маш Монгол олон гоё үгнүүдийг бүгдийг нь булшлаад ганцхан дээр эрсдэх гэдэг үгээр амарчлаад хөнгөвчлөө яваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол тэрх яаж ажиллах юм? Толгойн ажиллахгүйгээр нэгэн болгоомт нөгөө эрсдлээ аваад хэрэгжилж шүү дээ. За алдагдлуу, хохирлуу, ад сорилтуу, аюултай байдлуу гэдэг зөндөө олон нөхцөл Монгол хүнээ тархинд
таагаа ичиж байгаа үстэй энэ үг. Тэр нөө монгол хэл бол их баялаг. Бүр одоо жижигхэн тэр нюанс дээр хүртэл ингээд нэг их шгийг нэг гийгүүлэгчийг нэг үсгийг солиход л ерөөсө утга нь ингээ өөрчлөгдөж идэг их тийм баян учраас ерөөсө ганц үгээр бүгдийг ингээд орлуулж байгаа. Энэ бол зөвхөн жишээл та хэлж штэ тий. Одоо сүүлийн үед бас нэг юу вэ? Манай өвгдөөс маань одоо хорвогийн жам ясны нэг үйлдэл хүн энэ ертөнцийг орхидог. Тэрэн дээр насан дээр нь шалтгаан болгон дээр нь өөр ингэсэн монгол хөлтэй байсан шүү дээ. Одоо бүгд байхгүй. Нас барлаа гэдэг ганц үгээр. Нас барна гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр 80 90 наслаад наслах ёстой насаа барж дуусгаж. Тэгэхэд үлгийтэй нялх хүүхдийг нас барлаа гэж хэлдэг болсон. Юу яад насаа барахын тэр эндэх гэж ярьдаг үсэ. Энтлээ осолдлоо өнгөрлөө тэг шалтгаан болгоны тов тодорхой ингээд заагаад хүн яаж гэхгүйгээр ганц үг хэлэнгүүт өвчнөр явчих ослоор явчих тулдааны талбарт өнгөрчих бүгдийг ганц үгээр ойлгодог гэсэн одоо байхгүй. Нас орлоод яац юунаас улс ингээ хэл битүүрч балаархын аюул ингээд өвдөхгүй ч гэсэн ингэж бод тарих руу орж нийгэм рүү орж сууж штт. Одоо намайг бас ингэ нэг би ямар өөрөө зохиосон юм яриаггүй штт. Ингээл хэлэнгүүт миний түүх яагаад ирнэ хэл бичиг ухааны талаар ямар сургууль төгссөн гэд. Тэр цаасын тэрэгтэй би худлаа юм яриад байгаа юм. Ийм нэг одоо би маргааш бороо орох нэг энэ геод ус цаг урын ямар мэрэгчлээ ингэж хайгаад байдаг. Ийм одоо энэ гачин сонин байдал нийгэмд байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ соён гэгэрүүлэх үйл явц, соён гэгэрүүлэх энэ одоо за үйл явц юм да, тийм ээ. Соён гэгэрүүлэхийн том ажилд бол уран бүтээлчдийн хувь нэмэр маш их байна. Тэгэхээр зарим уран бүтээлчд бол яг нийгмийг одоо соён гэгэрүүлж, гэгээлэг зүйл рүү чиглүүлж, зүвийг сурталчилж явахдаас нөгөө талдаа одоо муу үзүүлдэг уран бүтээлчдээс байна гэж. Тэгэхээр тэр ерөөсөө анхаарал татах орлого сурталчилгааных байд юм уу? Ер нь бол Жанцан нургуй хэлсэн шүү дээ. Жанцан нургуй тэр хэлснийг бид хэлмээр байна. Яг гэвэл би тэр өнөө итгэж хэлснэг соён гэгэрүүлэх урлаг соёлынхан тамаагүй төр засгийн ажил та нар. Яагаад бид нүстийн ажлыг даатгаад байгаа юм. Төр засгийг одоо би л тэр нэг яагаад ихлэ хамгаалахгүй байна. Ямар ч үйлдэл хийхгүй байна гэдэг чинь нөгөө төр засаг руу хэлээд байгаа. Хүмүүс дугаараа хэлээд байхад яагаад төлөвдөн боргоод яваад байгаа юм бэ? Газар шороо уурхай нам там нөгөө ашиг юм л яриад байхс Монгол улс даяар үйлчилж эрүүл сарвал гоё байх хэвээр хэл маань ингээд сэглэгдээд эхэлж байгаа. Яагаад тоохгүй яваад байгаа. Гайхдаг. Тэгээд Жанцан нургуй хэлсэн шүү дээ. Төрийн ажил шүү наадах чинь. Биднээс бол Монгол хэл үндэсний соёл заншлаа эвдэж устдахгүй байх хэрэгтэй. Дамжуулж гоёор үзэгчдийн сэтгэлд сайхнаар хүргэж явах хэрэгтэй. Ийм нэг ялгаа байгаа. Та түрүү хэлжсэн монгол кинонууд чанар муудахын хэрээр үзэгчтэй алдсан, нэр хүндээ алдсан. Гэхдээ ямар ч зүйлд уналт босолтын үе байдгаа гэж. Тэгэхээр яг монгол киног одоо арилжааны зах зээл рүү ороод кино театруудад ер нь арилжааны кинонууд дөнгөж ингээд гарч эхлэх тэр зах зээлийн үед та гадагшаа явсан мөн үү? Яг тэрийг мэдрээд явсан уу та? Мэдрээгүй, мэдэрч эхлэегүй. Ер нь бол маш хүндэрсэн байсан. Тухайн шилжилтийн үед бол ганц урлаг биш ерөөсө бүх салбарууд хүндэрсэн байсан. Тэр үед тэгэл дургуйц зүгтаасан давш амьдрахын ирэхээр Солонгост очихлоор цалин өндөртэй их мөнгө цуглуулд ингээл нийгмийнхаа урсгалын дагуу тийшээ Солонгост очсон. Эргэж ирээд ер нь бол кино их уруудсан байгаатай таарсан. Одоо дотор нагаа хүмүүс л нэг их анзаарахгүй гаднаас ирэхэд бол шууд их өндөр ялгаатай нөлөөлөл харагдсан баг тийм ээ. Тэгээ 90 гаруй жил болж байна. Тэгэл энэ хооронд эргээд сэхэх одоо нэг өвчтний зүрхний цохилт гэж байж байгаа сайхан өгсөд ирж байгаа ч юм уу эрүүл мэндийн байдал сэхэж өнөлдөө сэхэж чинь мэдээж улс их орн маань мөхөд алга болохгүй юм чинь урлаг соёл нь ч гэсэн сэхэх л ёстой байлгүй тийм.
Та буцаж ирээд эргээд уран бүтээлдээ ороход ямар одоо сэтгэл төрж исэн, буцаж ирээд хамгийн ихний уран бүтээлүүд нь ямар уран бүтээлүүд байсан бэ? За үзэгчид бүр тод томруунаар харсан одоо фантастикийн маш нууцад. Яа та гарч ирсэн шүү дээ, тийм ээ. Ер нь тэгэж боддог байх. Тэгээд би чинь нөгөө нийгмийнхаа донд амьдарч байгаа юм чинь. Би буцаж ирээд хамгийн анх тоглосон кино бол Учрал кино. Тэгээд жүжигчин бол би сайн кино тоглолцлоо, муу кино тоглолцлоо гэж мэдэх болцоо их муу. Өөрөө л хөөрөл шүү дээ. Би энэ кинонд тоглож миний тоглосон кино гоё байх хэрэгтэй гэж төрөний ярьдаг л үзэгчл шүүгээд гараад би Учрал кинонд явчаад үнээл нэг өөрөө л нэг том ач холбогдол өгөхгүйсэн. Тэгсэн өнөөдөр бол одоо ер нь годомжинд таарсан хүүхдүүд хүмүүс ерөөсөө л Учрлыг ярьж байна. Таны Учрлыг аав гэл тэгэл бодож байгаа байхгүй. Үзэгчиг агуу шүүгч гэж юм байдгүй мэн даа л гэж. Учрал тоглосон таах нь Учрлыг аав тоглоод. 100 холд авсан уран бүтээлд тоглохлоор зарим уран бүтээлээ та мартдаг гэж хэлсэн шүү дээ, тий? Оролцсноо мартчихдаг. Тий. Тэгвэл эсрэгээр хамгийн сэтгэлд тод үлдсэн, хамгийн хайртай дүр уран бүтээл нь таны хувьд юу вэ? Наад асуулт чинь ахнуудаа одоо хайргүй дүр гэж явах уу? Сонирхол татсан би өөрөө сонирхож ирсэн дүр мэдээж бол хамгийн хайртай байх ёстой дүрг бол анхныхаа дүр. Аюу шотрынхаа дүрдэл. Тэгэл тэрнээс хойш нь би өөрөө хүнд хүрэх гэж, үзэгчдэд хүрэх гэж бүтээсэн дүрүүд. За яг дүүгийн наад асуултанд хамгийн сүүлд бол би Жиж production гэхлээр хүмүүс нэг сайн мэдгүй байгаа. Энэ чинь фантастик production-ы аав нөхгүй юу? Батүлзээ, гавьд Батүлзэгийн production. Тэгээд цөөн цаг канон дээр би хүслээ гүйцээж анхны далайцтай эсрэг дүрээ аваад бүтээсэн. Тэгээд би ямар дүрээ үнэлэх биш, одоо үзэгчтэл үнэлж байгаа байх та гэж бодогддог. Эсрэг дүрд тоглох нь жүжигчин бүрийн хүсэл байдаг уу? Ер нь дийлэнхтэй тэгэж хэлэх юм те. Эсрэг дүр, дайсны дүр, тийм муу хүний буюу үзэгчдэд үзэн ядагдах үйц тийм дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг. Гэт их олон хүний амнаас би сонсч байсан. Тэр бол бодогддөг юм байлээ. Яг гэвэл ахын дандаа сайн хүний дүр улсын баатар, төрийн жанжин эсвэл ингээд аав гэл ингээл яваад исэн чинь гоо жүжигчин болоод төрчөөд яагаад нэг тийм юм болдгоо, яагаад намайг дандаа ингэж хараад байдаг юм бол гэж бодож байгаа. Тэгээ эсрэг дүрд орж үзсэн. Тэгээ бас жүжигчний нөгөө дотоод нөгөө өгөгдлүүд гэдэг дөрөв оюулаа ярьсан шүү дээ. Тэрэн дотроос нэг ашиглахдаггүй ингээд тоосон дарагдсан гэсэн байгаад байдаг. Тэрийг ашиглаж үзмээр санагдаад байна. Зэрлэг хүн, үзэн яддагч, өсөрхөгч, муу хүн байдаг ч юм уу. Эсвэл нийгмийн шаардлагаас болоод өөрийгөө ямар хүн болцсноо мэдэхгүйгээр миний зүгээд бодож явж байгаа хүн ямар шуухан байх вэ? Яаж хэлж ярьж явах вэ гэдэг. Ийм дотоод хүслийн тэр хүслээс олсон л жүжигчүүн төрдгөл хүсэл байх л да. Дийлэнх жүжигчид их тийм үзэн ядагдсан өстой хүний дургу хөрмээр тийм дүрийг бүтээх юмсан гэж ингэж хүсдэг гэдэг юм байлээ. Тэгээд яг хөө тэр тусмаа хүний их авьяас чадварыг шалгаж байгаа тийм нөөцийн шалгаж байгаа. Би цөөн цаг киноны дүрийг алаг жүгдрийн дүрийг бүтээчихэд олон хүнээс олон янзын үг сонссон. Хоёр том агуу ардын жүжигчнээс би маш сайхан үг сонссон. Тэг хамгийн гайхалтай нь ээжээсээ. Миний ээж одоо эрдэгч байгаа гэж юм би. Нэгэд төснө. Миний нээлтэн дээр авч зүйлсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо бараг хэдэн сарын дараас миний хөө тэр цөөн цагт л дэмий тоглосон. Яач гэсэн чи. Нөгөө тэр төрөлд тоглодог байсан. Тэрээс та муу. Ээж манд гэж байгаа шүү. Тэгэл энэ болгон би үнэлгээ юм бол гэж бодож байгаа. Ээжтэй төрсэн хүн тэ дургу хөрмөр санагдтал тэгж жүжиглсэн байна гэж та хэлэх гэж шүү дээ, тийм үү? Яг хоо ээж маань настай хүн болохоор бас шашин шүтлэгтэй хүн тэ. За миний хүү энэ муу кинонд ийм муухай дүрвтэйгэл одоо яадаг дотор юу гэж бодсон юм уу муудах вэ гаймаа ирэх вэ гэж бодсон юу яасан. Тэгээд охин яг нээлтэн дээр хажуу сууж ирсэн одоо энэ жил 12 дугаар ингээд төгсөж байгаа юм л та. Тэгээд яг кино үзэж сууж ягаад авгаа хажуу сууж байгаа шүү дээ. Тэр алаг зүгтэр буудуулж өгдөг байхгүй. Яг буудаа хийсэн ч манай охин сууж.
болж гэж. Аа гайч суучгаад. Тэгэл би тэр болгоноос л үнэлгээ за шинэ эсрэг дүрд одоо ингээд шинэ юмд хүчээ үзтлээ. Тэгээд ямар ч гэсэн үр дүн гарч байгаа юм байна даа л гэж дотроо л ойлгож яваа. Одоо гинт ингээд нэг зүйл санагдлаа. Одоо жишээлбэл монголчууд бол их сүсэг бишрэлтэй амны илгээс ашдын бэлэг зам мөн одоо муу зүйлийг тэр үйлдэлээрээ дуудах даллах амаараа ярих их муу гэж ингэж бэлэгшээдэг ард тугаан. Жүжигчдийн хувьд ер нь одоо яг тэр буудуулж байгаа, алуулж байгаа тий тэр муухай тийм хүсмээргүй дүр. Тийм хүсмээргүй тийм дүрийг сэжиг хөрмөр дүр. Тийм бүтээснийхаа дараа одоо засал ном хийлэгдэх юм болоо. Ер нь яаж ханддаг юм болоо. Чиний наад асууж байгааг чинь маш нууц дээр биднээс Батүлзэн хариулагчтай очиад нөгөө хуучны аяга чанга дэглэмтэй авторнтой хорихлаа шоронд очив. Тэгтээ биднээсээ очиж байгаа үед аль бишээ тэр үндсэн зориулт нь татан богдоод нэг тийм үлдсэн барилга бодлого. Тэгсэн ардын жүжигчин Сарн Тоёны Батүлзгийн ихнэр оюутнуудаа дагуулад ирсэн юмшин. Тэгсэн ишгнээ жоохон навигддаг байсан нэг ах яаны айгуу шижгийн газар байна. Айгуу янз бүрийн засал ном өнгөд нь битгий тийм юм солиор гэсэн байхгүй. Тэгсэн яасаа. Сойсын оюутнууд. Тий. Альва юмд төрд ажиллаж байгаа үнд ч гэсэн бүх юмд өөрийн гэсэн цаа тэнгэр гэж үйдэг гэсэн чинь. Ямар тэнгэр вэ? Янжил лам бурхан биднийг хамгаалдаг. Яасан гоё үгүй. Тийм учраас жүжигчин тийм байдаг байхгүй юу? Янжил лам бурхандаа л залбирал явж байхад бол хараал, жатаг, муу, дүрийн үр мүр гэж ингэж гарч ирэхгүй. Хэрвээ янжил лам бурхнаа шүтгэхгүй бол харин яахыг би хэлж мэдгүй. Бас их сони юм байна тий. Биднээс чи бүгдийн янжил лам бурхан дааж харж явдаг. Хэрвээ шашин шүтлэгийн хэмжээгээр ярих юм бол тийм учраас урлагийн янжил лам бурхан ивэх болтугай гэж дандаа хэлж байна шүү дээ тий. Аврах болтугай гэдэг. Тийм учраас урлагт орсон хүн бол янжил лам бурханы ивэлд байдаг. Тийм учраас янз бүрийн бодож сэтгэлээ сэвдүүлэх ёсгүй. Айж цэрвэх хэрэггүй. Хэрэггүй. Хүчрхэг бурхан шүү дээ. Тийм би л тэгж боддог энэ миний хувийн бодол. Тэгэхээр энэ бодлороо бас өөрийгөө хүчрхэгжүүлж би хамгаалагдсан хүн гэж бодож тэр муу мухаа дүрийг бүтээхдээ ерөн жүжигчин хүн болгонд гэдэг болов. Одоо тэгэл тайлан дээр хідэнтэй үхэж кинон дээр хідэнтэй үхэж байгаа тэр дүрүүдийг гаргадаг жүжигчид бас байдаг шүү дээ. Тэгэхээр ахын ч бас олон удаа талигаж боллоо дөө. Талигаж болох ч яг бодолж бодлоо. Яг зүрэл үхсэн. Тий. Би анхныхаа кинод дээрээс л үхсэн юм чинь. Гэхдээ би сайн үхсэн их орныхоо төлөө Япончуудтай байлж байгаа сайн ухсан. Тэрний нөлөг байдаг юм уу ер нь бол. Тэр харин тийм тэр бас надад их ингээд сонир санагддаг байсан. Яадаг юм бол одоо мэдээж ээжин ч юм уу, эмээн ч юм уу те ар гэрийнх нь настайчвал ахмадууд үзээд ингээд нэг сэтгэл зовх ч юм уу бас тийм юм бодогддаг л ах та монголчууд бол бас их сүсэг бишрэлтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо тэр асуулт жаахан бүрэн хариулж чадсан. Тэглээ. Би ч гэсэн бас их сайхан бас дотроо игээ бодож явах хүүхтэй боллоо. Урлагийн янжил лам бурхан ёстой ивэх болтугай, тэтгэх болтугай, аврах болтугай гэж ярьдаг. Нэрээ цаад утга. Хэрвээ кино жүжиг янз бүрийн юм дээр зүгээр амьдарч ирсэн тийшээ очиод хүн алж тоглоол өөрийгөө булж муулаад ивэл энэ үл харин тоглоом биш болно шүү дээ. Хэн хамгаалахын тэрийг муу ёрын даллага, муу ёр зөгнсөн болоод тэр чин хүнд байдалд орох хэвээр. Жүжигчин хүн урлагийн хүн гэдэг чинь цаанаа сахид даасан юм сэтгэдэг хүн чинь. Сэтгэл нь зовх хэрэг байхгүй л гэж. Их бодовчтой юм байна шүү. Тэгэхээр одоо үеийн залуу жүжигчдэд та хандаж захиж хэлэх их нийтлэг бодогддог зүйл таны дотор юу байдаг юм болоо. Энийг л хэлээд өгчих юмсан нийтээрээ нэг юм байна да гэсэн зүйл байдаг уу? Тий, байна. Одоо нэгдүгээр хамгийн нэгдүгээр ахын хэлээл яваал байгаа юм бол унш юм унш гэдэг. Унш гэхлээр хүн болгон үе үед хэлжсэн л нэг юм бэлэнц зүг шиг сонсогч, жүрий үг шиг сонсогч болно л доо. Тэгвэл унших гэдэг бол одоо түрүү битэрээ ярилцсан хүний амьдралын янз бүрийн зан чанарыг дотоодоо суулгахад хамгийн том алхам нь тэр болж байгаа доо. Хуучны номууд ховор болчлоо доо. Тэгвэл хуучны ном унших нь одоогийн ном унших хоёр бол бас өөр шүү дээ. Одоогийнх нь номууд бол хэн дуртаанд гаргаж байна. Болсон болоогүй орчуулга явагдаж байна. Хуучин суурь дээр үүсээгүй үзэл бодлоос хэн нэгэн бодож зохиож ном бичил. Тэгэхээр миний бичсэн ном гэл одоо сүүлийн үед зөндөл яваад шүү дээ.
Тэднээсийг бол би ном гэхэд бол Учир номын дутагдaltaй. хэмжээнд бол учир дутагдaltaй. Хуучны номууд их сайн унших хэрэгтэй. Одоо хотод амьдарч өссөн хүүхэд жүжигчин болох ч бол хөдөө нэлээ олуудаа явах хэрэгтэй. Ой руу хангаа руу явж малчтай амьдрал, мал ахуйтай өдөөний эрэхтэй малчин ямар байдгийг, эмэгтэй малчин ямар байдгийг мэдэж авч тэр чинь л өөрт нь нэг ашиглах материал болно шүү дээ. Тэгэл унших, эх орноороо явах хоёр бол их олон хүнийг харж авах бол чи нэг найтах гэлэнт бодлоо. Уучлаарай. Би харин одоо харшилтаа яг жилийн энэ цаг үед айгүйх найтадаг. Гэхдээ одоо их хичээж байна. Чимээ гаргаж байгаа шиг байна. Чимээ гаргаж найтахгүй бол тэгвэл яадгийн үзэгчдэг, сонсогчдаг, зочдтныг сайхан найдахгүй. Тэгвэл энэ цаг үед одоо таны хамгийн их бас магтах залуу уран бүтээлчдийн зан чанар юу вэ? Нийтээрээ нэг юм сайхан болж тэ гэсэн магтаал байна уу? Айгуу дайчин ажилсаг байна. За бүр тэгтээ бүр айхтар их хөрөнгө маш их хөдөлмөр тэр чинь зүтгэлээр би тэгж зүтгэчээд үр бүтээлгүй юм хийж эхлэв л өөрөөсөө. Тэгэхээр миний битээр яасан тэр үр бүтээлгүй юм нь яасан ном уншаагүй суур мэдлэг нь хүрэн баг. Энээс болоод тэр нэг өөрийнх нь дайчин хөдөлмөр чанар нь урлаг дээр халагдчихж байгаа байхгүй. Энэ өстой харамсалт. Тэр зүрх зоргоо ингэж авахлаа хийчихэж штэ тий. Дайчин хөдөлмөр чанар бол нэлээд олон залуучууд дээр харагдаж шүү. Одоо орчин үед харизм гэж яриад байгаа штэ. Тэрний төлөө зүтгэж байгаа нойр голгүй явж байгаа хэднээс. Тэгээд үр дүн яагаад гарахгүй нь гэхэлэр нөгөө л уншаагүй, мэддэггүй, судлаагүйгээс болоод үзэгчдийн юм ингээд унж байна шалгах. Харамсалтай тийм залуучдыг бодлохоор өмнөөс нь харамсалт төрдөг байхгүй. Одоо таны уран бүтээлчийн хувьд одоо баримтлагдаг чиг баримжаа хатуу бүр энэ шугамнаас гарахгүй дэ гэсэн тийм зүйлсүүд бол одоо эхнээсээ ингээ та хэлээд яриад явж штэ тий. Нөгөө талдаа залуу уран бүтээлчид бол Ахмад үеийн уран бүтээлчдээс хараад манай ахмадууд яасан мундаг юм бэ гэдэг чи өөрийнх нь хэсэг болоог байхад хідэн цагийн өмнө нэрдэг хамгийн дөрүүлээд ирсэн байдаг ёстой маш мундаг цаг баримталдаг үнэхээр тэр дүрийг тултал гаргадаг гэх мэт чинь юм уу үлгэр жишээ аваад их тийм хайрлсан биширсэн хүндэлсэн зүйлсүүдийг зөндөө ярьдаг л та. Тэгэхээр тэрэнд бас ахмад уран бүтээлчийн хувьд багтах хэр хэцүү байдаг вэ? Заах нь одоо ахмад уран бүтээлчгээ ярихлаар энэ чинь миний дээр ахмад уран бүтээлч байна бас тийм ээ. Тэднийгээ төлөөлөөд ярьж хахад бас зүрх зорих хөрөхгүй байна. Гэхдээ ер нь бол би өөрийнхөө үеийнхэнд хэлнэ л дээ. Манай ахмадууд бол одоо алдартай ахмадын үед бол байгаа. Өөрийнхөө үеийнхэнд болохоор өргөн хүрээтэй хүлээн авч байгаа чи. Бити өөрийгөө түгжээрээ. Одоо миний үеийнхэн өөрийгөө түгжээдэг гэх юм бол тэгээд дахиад өөр хаалга нэгдэхгүй шүү. Залуучуудаа ойлгоё, хамтрая, тэдний ирчгөөч ойлгож байгаа юмыг мэдж суулгаж авъя. Тэгжээж хамт ингэж явж залуу үегүй нийгэм, ахмад үегүй нийгэм гэж байдгүйгээс хойш үед байхаас хойш байгаа үедээ залуучуудаа ойлгоод нэгдээд ингэж жоохон өргөн талбайтай, ойлгоцтой, хүлээцтэй ингэж ажиллаж явмаар байна гэж хэлдэг байхгүй. Би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр үеийнхэн дотроос төгжрээд ирж байгаа болсод гарч байна. Бас одоогийн залуучууд гэл ингэ ойлгохгүй. Одоогийнхэн гэж юу байсан гэл тэр хүн цаашаа яаж явах юм бэ? Хэцүү шүү дээ. Би нэгдээ залуучуудаа ойлгоё, залуучуудаа дурлж байгаа юмыг ойлгоё, сонирхож байгаа юмыг ойлгоё гэд явж байгаа та. Явж байгаа. Тэгээд тэднээс тэгжил хэлмээр байна өөрийнхөө үеийнхэнд. Сэтгэлгээний хувьд одоо залуу байх орчин үеийн буюу яг одоогийн 20-той, 21-тэй, 15-тай, 16-тай хүүхдүүдтэй ойлголцох нь уран бүтээлч хүний хувьд их чухал уу? Маш чухал шүү дээ. Тэгжээжлийн нийгмээ бүрэн дүүрэн ойлгох ёстой шүү дээ. 100% байх ёстой гэж л нэг 5%, 10%, 20% байхгүй л дутуу юм чи яаж 100% гэх юм бэ? 100% байж л эргэлдэх ёстой хөдөлгөөр юм бол тийм биз дээ. Тэгж л ойлгож байна. Тэгэл энэ дээр бол одоо тухайн хүний сэтгэхүй чадвар ухамсарл шийдэндээ
Нэг дүр дээр ажиллахад одоо дундаж ажиллах хугацаа гэж байдаг уу? Харилцан адилгүй байдаг уу? Бичигдсэн зохиолоос болно ш дүрээсээ. Нухаж ойлгох дүр байна. Шууд ингээд сар хитл дотор ороод ирэх дүр байна. Тэр зохиолынхоо нөхцөл байдлаас л бол. Тэгээ хүний арга барил. Жишээ нь ингээд би бол өөрийнхөө нэг хувийн кинонд бүх кинонд явдаг арга барил дээр зохиолоо эхлээд нэг уншиждаг. Дагж уншихгүй. Тэгээ байж байгаа яг тухайн өдөр заавархаа өнөөдөр ийм сцен гингод би 2-3 уншаал тэр текст өстө үнэнхүү бүх бацсан. Би камер мотор гэдэг хэлэхэд гацхгүй, ээрэхгүй, үгээ мартахгүй. Стоп гэл дуусахад нөгөө тогтоол байхгүй. Нэг л хийдэг үү та? Нэг хоёр л хийдэг. Тэгэл энэ би базар хэрэгж байгаа ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний өөрийнхөө боломж чадвараас болоод ажиллагааны зарчим өөр. Зарим нь олон хоног уншиж байгаа тогтоод бүх үгээ цээжилсэн явж идэг. Тэгэхгүй бол болдгоо ч үйд юм уу. Хувь хүн нэг сэдвээр ажиллах хувь хүн болгоны өөр юм арга барилууд гэж байдаг. Би өөрийнхөө тулгаж болохгүй шүү дээ. Нөгөө хүн хүлээж авахгүй болохгүй. Ахыг нөгөө хувийн арга барил бол тийм л. Тэгэхээр тухайн дүрийг бүтээхдээ одоо дублдэн гэж ярьдаг шүү дээ, тий. Олон дахин дублдэхээс илүү хамгийн анхныхаар нэг л удаа хийх. За, ихтэй хоёр хийх нь л таны хувьд. Тий. Арга барил болж таарч байна, тий. Арга барилч биш, ер нь тэгэл чадвар уу? Процесс явж байгаа үйл ажиллагааны зарчмал тийм л байгаа юм л да. Гэхдээ олон дублдэх бол ганц жүжигчнээс шилтгаалахгүй л тий. Техникийн нөхцлөөс үлдэн эсвэл оролцож байгаа нэг олонний хэсгээс болно янз бүрийн юмнаас ганцаараа өөрөө одоо чивдэрээ ярилцж байгаа шиг ийм кинонд хэрэгтэй гэх юм бол зөвхөн надаас шилтгаална шүү дээ. Бид хоёроо шилтгаалах болно шүү дээ. За чиний хэсгийг авлаа. Чи ээлж муурахгүй үнэн харцтай тоглолоо. Намайг авлаа би ээлж муурахгүй үнэн харцтай тоглолоо. Найрлагчийн жүжигчин яг ингээд камерын өмнө зогсохдоо миний сонсох хамгийн мэдрэх дуртай гоё юм бол найруулагч ингэж харж байна. Стоп. За болсон. Яа. Ингэмэр санагдаж байгаа чи зөвхөн ширгөмөр санагдтал. Яасан гоё юм бэ. Одоо танаас би нэг асуулт асууя. Ярилцлага маань үндсэндээ дуусж байна. Таны ер нь мөрөөдлийн дүр ямар дүр вэ? Эсвэл та мөрөөдлийн дүрдээ хэдийний тоглосон уу? Одоо чинь амьд байгаа юм чинь мөрөөдөл зогсчвол тэгээд зүгээр л мах болчих шүү дээ. Мөрөөдөл байгаа. Залуу байх мөрөөдөл, дунд насны мөрөөдөл, эдэр насны мөрөөдөл, одоо ахмад насны мөрөөдөл, дараа нь өвгөн болсон наснд бас л мөрөөдөж юм ороод ирнэ шүү дээ. За нэг сайхан өвгөн, нэг сайхан гэдэг ч юм уу би одоохондоо мэдэхгүй л л. Би одоохондоо миний мөрөөдөл жоох зориг байна. Дөрөс бүтээж байгаа дөрүүдээ үзэгчтэй хүргэх, унахгүй байх, хүч алдахгүй байх, эрч хүчтэй байх юм зарчмыг л одоо мөрөөдөл чинь бүтэхгүй юм хэлдэг юм аа. Зориг бол юм байна. Хүсэл бол юм байна. Мянган наслахын цаг гэдэг бол мөрөөдөл байхгүй. Тэгээ ангарах хэрэг дээр очих цаг гэдэг чинь мөрөөдөл. Мөрөөдөл гэдэг бол ерөнхийдөө л бүтэхгүй юм хэлдэг. Зориг, хүсэл хоёр бол бүтэн тэрэндээ үрж болно. Та ер нь үгийг их сайхан утгачихилч одоо. Тэгж гэнэ үү? Гүн утгатай, бүр цаад одоо өглөөрг наасна гэдэг шиг их сайхан юм чинь. Тэглгүй яах вэ? Ийм баялаг сайхан хэл соёлтой тийм ээ. Тэгээ би бас өнөөдөр ярилцлагын туршид танаас суралцж нэрээ тиймдээ энийг өстой бодууштай, санууштай юм биш үү гэж тархин дотор нэг хонх цохих шиг одоо орсон их олон сайхан үг утгыг сонсч явлаа. За гэлээ тэгсэн бол ах нь бас их баяртай байна. За танд их баярлалаа. Хоёлаа хэдийнэ бүтэн цаг ярилцсан байна. Яаж дуусгана гэдээ дууссан шүү дээ. Тийм манай ярилцлагын зочид ер нь студиээр орж ирэхдээ хөөх бүтэн цаг юм уу гэдээ орж ирдэг боловч одоо дийлэнх нь бараг л бүгд гэж хэлэхэд хэлсдэггүй дээ. Ийм хурдан бүтэн цаг дуусчихв гэдэг. Тэгээ таныг энэ студиуд тавтаа тухтай чөлөөтэй өөрийнхоороо бас одоо ярьж чадсан гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч бас чөлөөтэй ярилцсан танд дахин талархал илэрхийлье. За гэлээ. Тэгээд дүүгээс нэг асуулт байна. Би яг өөрөөрөө чөлөөтэй байж чадуу эсвэл ганц нэг газар нэг баг зүүсэн хуурамч гарсан дүр царай ч юм уу өнгө хоолоо сонсогдов.
тийм зүйл надад бол мэдрэгцгүй юу? сонсогдсонгүй. Би одоо таны ярианд бүтэн цагийн турш их таны яриаг шимтэн сонсож өөрөө бас дунд нь их одоо бодол давтлаа. Бараг дараагийнхаа асуултыг юу илээ гэж мартах бас ганц нэг хормууд гарч ирлээ. Тэгээд танд их талархаж байна. Залуу уран бүтээлчид, залуучууд таны энэ ярилцлагыг олон дахин үзэж бас их олон зүйлийг ухаараасаа ойлгосоо цаад мөн чанарыг бас танихад энэ ярилцлага өчөөхөн жолтгоо тусдсан болоосоо гэж хүсэж байна. Тех болдгоо гэж би бас хүсэж байна. Тэгээд данаа терминал нэвтрүүлгийн хамт олон талархлаа мөн ажлын их өндөр амжилт хүсье. Гой гой залуучууд ингээд нийгэмд одоо нөлөөлөөд ингээд өөдлөгт нэмэр болоод ингээд явж ивэл маш баяр баясгалан төрөхөөр сайхан үйл гэж ойлгож байгаа. За маш их баярлалаа танд. Таны уран бүтээлд амжилт хүсье. Олон зорьсон зорилгоо биелүүлж олон сайхан дүрийг бүтээгээрээ таны хувьд бол мөрөөдөл гэж байхгүй, зорилго л гэж байна. Хүсэл гэж байгаа. Тэгэлгүй яах вэ? За маш их баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдрийн чөлөөтэй ярилцлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин Базар Агчаатай ярилцлаа. Эх 7 хоногийн Мягмар лав гарагт 14 цагаас эргүү болзын энэ ярилцлага Монгол телевиз терминал нийтийн пэйж дээр хадгалагдана. За мөн та бүхэн YouTube руу ороод терминал нийтийн чаналыг сонгоод плейлист хэсгээс чөлөөтэй ярилцлагыг сонгоод оронгууд энэ ярилцлага мөн байрших болно. Ингээд эх 7 хоногт эргүү болзъя. Баяртай. За баярлалаа танд. За баярлалаа.